Зөөрөмөнд шүү манайха. Цагаан төмөр ах нь бол ямагт үзэл бодол үнэт зүйлээсээ бол ижиж хойш урахгүй цаг үргэлж урагшаа. Энэ Монгол улсын эрүүгийн хуулийн энэ зүйл заалтанд нэг яаралтай ер нь өөрчлөлт оруулахгүй одоо ер нь болохгүй нэ гэдгийг одоо ер нь монголчууд бид 24-5 онд хангалттай харж 24, 25, 26 онд асар их ирээдүйн амь насыг энэ гаж донтон алуурчин одоо дээр нь сэтгэлзэн мэдрэлийн эрүүл мэндийн одоо эмнэлэгт харьяалтай юм өвчтөй болгаач бүр айл гэр бүлийг ингээ бүр годомтоор нь сүрүүлж байгаа тэр аимшиг гинтрүүдийг бид нар харж штэ. Үнэхээр Монгол улсын иргэд бид нар бол айж байна. Үнэхээр айж байна. Эцэг эхчүүд нь үр хүүхдүүдэд хараа хяналттай байлгаарай. Битгий үр хүүхд мөхтө орхиод хол ийш тийшээ яваарай. За юу. Энэ аимшиг гаж донтонгууд чинь бол ёстой Монголоор нэг байгаа шүү. Үнэхээр байгаа шүү. Энэ бүх асуудлын талаар ерөөсөө ярихгүй. Би бүр гайхаж л байх юм нэрэ. Маш олон олонний дагагч нөгөө инфлюенсерүүд нөгөө нэг улс төрийн зөвлөлтөй хэрүүлийн бай болдог тийм үү? Улсуу за тэгээ хоорондоо лайвчт нь хоорондоо муудалцаад нэг янз бүрээр постлоод янз бүрээр лайвдаад ингээл явж байхын хооронд бол бүгд хэлээ нийгмийн болохгүй байгаа энэ нийгэмд энэ Монгол улсад тийм биз дээ болохгүй байгаа энэ аимшиг аллах тийм үү? Энэ нийтийн эрх ашийн төлөө хоорондоо хэрэлдэж муудалцмаар байна шүү дээ. Уулна. Хэрэлж муудалцах байч ерөөсөө энэ шүү дээ. Ерөөсөө л энэ одоо тэр аимшиг баялагын эзлийг хулгай хийсэн хулгайч нар за энэ баялагын хулгайч одоо да ялангуяа төрөөс төрсөн тэр бомтон цагаан захтангууд тийм биз дээ. Өнөөдөр тэмцээ дуурийн үзэл бодлоо илэрхийлэгүүд болохгүй юм огтоосоо байхгүй шүү дээ. Бүгдээрээ л зөв зүйлийн төлөө явах ёстой. Өнөөдөр энэ Сангжийн баяр зөвтгөхөд энэ бол гаач байна. Санжийн баяр байна. Захагийн элбэгд орж байна. Одоо Понцгийн цагаан байна. Сахал эрдэнэлэг байна. Их орноосоо цухтаага дайжаад алга болчихсон. Энэ Монгол улсын газар нутагт гიშих нүүргүү болцсон улсууд. Нүүргүү болцсон. Энэ эрүүгийн хуулийнхаа энэ хүн алга хүнийг онц зэгцгийг амь насыг хөнөөх гэдэг зүйл заалтандаа яаралтай нэмэлт өөрчлөлт оруулмаар байна шүү дээ үнэхээр. Монгол улсыг дэлхийд хамгийн бага ядын сангастай улс орн бол байхгүй. Үнэхээр байхгүй. Энэ авилга албан тушаалын гэмтэргээ ч гэсэн хармаар байгаа байхгүй өнөөдөр хармаар байгаа. Хармаар байгаа. Авилгал гэдэг юм чинь юу вэ гэвэл улс орны эх орныг ганц сүрүүлдэг аимшиг хар тахалчин бол хэл хахуул авилгал байхгүй юу? Би хэлээд байгаа шүү дээ. Нэг хармааны холгаач бол нэг Монгол улсын иргэний хармааг авахд нэг иргэн хохирно. Нэг одоо төрийн өндөр албан тушаалтан одоо төрийн албаагч авилгал авдаг төрийн албаагч гарын өсөж орсноос 100, 200, 300, 500 цаашаад мянган хүний боломжийг хулгайлж байгаа гэдгийг бид мартах ёсгүй. Мартах ёсгүй. Одоо тэгээд үнэн нь худал нь мэдлэхгүй хэл мэдээллийн байгууллагаар яваад байна л да. Хэл мэдээллийн байгууллагаар яваад байна. Сүүлийн үед постод явж байгаа. Сайн дарихийн дээр айл гэр бүлийг хүртэмдэрсэн шараадны гаралтай гэдэг байгаа энэ сэтгцэн өвчтэй гэдэг байгаа энэ улгаач энэ гаж донтон алуурчин өмнө бас хүн амны эргээр ял эдэлжсэн гэдээ ингээд боолгосон байлаа. Үнэхээр ийм их хүн байсан бол тэр хүмүүнийг бол ерөөсөө тэгээд одоо ийм байгаад байгаа маа. Манайха бидний та нарын мэдхгүй асуудлуудыг би бас хөндөж ярих гээд байгаа. Энэ ингэдэг гэж шараадны эмнэлэгд одоо жишээ нь юутэй данстай одоо хэрэг ялаа үүрэх чадваргүй ял идэх чадваргүй улсуудад ялна гэхээр яасан байх нь бол Монгол улсад ийм байдгийг гинэ. 2 жилээс 2.6 жил сэтгэл мэдрэлийн эрүүл мэндийн эмнэлэг буюу шар хатны эмнэлэг одоо тэр нөхөр эмчилгээ хийлгэж ялаа идэлдэг чинь. Пицта юу гэсэн үг юм бэ? Энэ зүгээр тэн зүйл заалтаа өөрчлөө л гэдэг байгаа. Би бол зөв зүйлийн төлөө шахаж харж байгаа. Энийг хамгийн гол нь олонний дагагч мондгууд, инфлюенсерүүд да ялангуяа хууль зүйн дотоод хэргийн сайд бай инх хоёр тийм үү? Энэ Монгол улсын ерөнхий сайд Зандан шатар Монгол улсын ерөнхий ухнаагийн хөрөлцөх та бүгд болно. Аль нэг нь үнэхээр зүгээр та бүгдийг хин нэг нь хүсэл гаргаад хүсхийн бол энэ болохгүй юм бол байхгүй байхгүй юу? Болохгүй юм байхгүй. Яг эрүүл хүнд ял өгдөртэй адилхан дабл стандарт байхгүй тийм үү? Одоо ял идэх боломжгүй, ял идэх чадваргүй гэдэг халахвчин дор 2.6 жилийн ял аваад энэ алуурчин шар хатанд хэлчихэд гарч ирэх үү гэдгийг би асуумаар байгаа байхгүй юу? Асуумаар байгаа.
үнэхээр асуумар байгаа. Ийм заван аимшиг писта бодрын балиар алуурчин тийм биз дээ. Өнөөдөр энэ алуурчсан ялын хэмжээ бол маш өндөр, сангас нь өндөр байх хэрэгтэй байхгүй юу? Өнөөдөр Монгол улсад ялын сангас нь их бага учраас толгой ээлдэг ойлгож байна. Ийм асуудлууд их байна гэдгийг би шүүмжтэй хандж байгаа. Би яг цаазын ял гэдэг энэ аимшиг ялны талаар шүүл үлээж байгаа. Цаазын ял гэдэг бол нэг тийм сайхан ялын талаар би яриад байгаа юм биш ээ. Аргагүй ихэндээ л энэ талаар би ярьж шүүл үлээж байгаа. Аргагүй ихэндээ. Одоо өнөөдөр ингээд бидний гэр бүл, бидний үр хүүхд, бидний хамаатан саданд энэ аимшиг гаж томтонгууд хийж байгаа энэ гэмт хэрэг бидний гэр бүл, бидний хамаатан садны хаалгыг тогшоогоо болгож маргааш нөгөөдөр хизээ бай, тойроо хизээ нэгэн цагт бидний гэрийн хаалгыг тогшоод ороод ирэхэд үгүйсэхгүй хэмжээний ийм аимшигтай байгаа гэдгийг би удаа дараа хэлж байгаа. 24 оноос ахуулаад болж та маш их дууланд аимшиг гэмтэргүүд арараасаа хүрээд гарсан. Дорногов аймгийн 16 настай бяцхан охин байна. Нөгөө өмнө дээр хүчингийн эргээр ял эдэлжсэн ганц толгойд толгойд явж хүчиндээ далаа ичсэн, болоо ичсэн байсан. За ингээд дээр нь яасан байх нь араасаа хүрээд маш олон эрүүгийн онц ноцтой гэмтэргүүд гарч байгаа. Тэгвэл эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой байдал чинь манай улсын хурлын 126 гишүүч одоо зүгээр хүний эдис хооронд тийм одоо жишээ нь ухаандаа миний ойлгож байгаа би буруу ойлгох гэж бодож байгаа. За би нэг жижигхэн жимгээгээд хэн нэгэндээ суугаад амьдарч байна. За яа ойлгож байна. Цэцгээд би суучтай амьдарч байна. Цэцгээ өөр хүнтэй явуулдаад өөр хүний хүүхдтэйгээд ингээд өөр хүний хүүхд гарлаа. Тэр хүний хүүхдийг би эцэг хүн учраас би хүлээн зөвшөөрөх ёстой гэдэг хууль яриад ингээд мангаараа сууж байгаа энэ улсын хурлын гишүүд би хандаж хэлж байгаа. Та эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаач. Энэ цаазын ял гэдэг энэ субъектыг ерөөсөө ганц одоо олон улсад санаачилдаг. Одоо тэр олон улсын конвенцэд санаачилдаг хүн чинь Монгол улсын ерөнхийлөгч гэдэг хүн байгаа штэ. Тэгэхээр би Монгол улсын иргэншил хунагийг хөрсөх гэдэг хүнийг бол ядаж Монгол улсын цаазын ялтай болж байгаа та одоо 27 он таны хугацаанд болснаа. Үүнээс өмнө маш олон гэр бүл залуусын амьдралд ингээд гів гівтэн гарч байгаа гаж томтон алуурчингууд аимшиг авалгаачуудад боломж олгодгүй байх хэрэгтэй байхгүй юу? Уулна. 2-3 пистаг цааслахад Монгол улс нам болно шүү. Ойлгож нам болно. Аливаа юм гэдэг чинь бүх юмыг муу муухай бүгдийг хуулиар л барьж явах хэрэгтэй. Хуулиар. Хуулийн чанга улс оронд байсан бол өнөөдөр энэ авилга аваад албан тушаалыг хэрэг хийгээд эх орноосоо зугатаагаад шүүхийн шатнаасаа зугатаагаад оргон зайлаад ингээд явж байгаа төрийн өндөр албан тушаалтан буюу элбүүд сайхан байдаг энэ гүлисм уусаа культуруудыг бол ингэж явуулахгүй шүү дээ. Яг үнэ гэж явуулах ямар ч боломжгүй шүү дээ. Боломжгүй. Би гайхаад байгаа. Элбүүд орж толгойчиг хонхны дуу муу ухтад ажлын алтаар занаар ухтаад байсан. Яагаад тэр хүний буцаад явахт нь шүүхийн хогийн хориг тавиаг юм бэ та нар ơi. Энэ шүүхт бас их асуудал байна. Шүүхэд бас их асуудал байна. Гэхдээ би Монгол улсынхаа шүүхийн шудраг мянган шүүгчнэр байгаа, хэдэн зуун шүүгчнэр байгаа. Тэдгээрийг хэлээгөө. Өнөөдөр хин нэгний тавиулаар элбэг дөрж гэдэг юм аа лөөвөрч хулгайч эх орноосоо урагч ерөнхийлөгч байхдаа тавьсан шүүгчнэрийн харга айл өнөөдөр Монгол улсад гайч ирж байгаа. Үүнхээр үнэн шүү. Гай гэдгийг бол жигнэсээ чирж байгаа. За яа гай. Өнөөдөр Сангижийн баяр цагт яасан байх нөгөө 3 шатны шүүхээс 10 жилийн ял авсан ялтанг Монгол улсын ерөнхий шүүгч Ган Зориг бас Монгол улсын эрүүгийн анган шатны давлал шатны анган шатны шүүгийн шүүгч Эрдэнэ Басран Бэ амар өсөлтөд мэтийн шүүгчнэр Монгол улсын дээд шүүгт нь гомдлоход улсын дээд шүүгээс хэргийг хэрэгсэхгүй бол прокурор шилжүүлж ирсэн. Энэ бүгдийг бид нар харж байгаа. Одоо наад хүн чинь даналцаад би ямар ч юм тэр хийгээгүй одоо баг хэрэгээ цагаат болно гэд яриад явж байгаа бололтой. Юу тэр МСС од жаргал маргал бол цаашаа бозор байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Би одоо ингэ бодоод хахад тэр од жаргал гэдэг одоо энэ ухаан удгаа авъя гэж миний тэмс үргэлжилж байгаа. Ерөнхийдөө МСС-ийн ухаан удгийн тэр од жаргал цаашаа найл дөөрчин хулгайчуд байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Навшнууд, хогийн шаарууд. Харамсаж байна миний хувьд бол би бол яг сошиал яг ирэхээ 100% зөвшөөрж байгаа бас иргэний нэг багхгүй юу өнөөдөр 34 5 6 35 мянган дагч одоо багтгүй 36 мянган дагчтай болж байгаа.
Ийм дагагчтай пэйж агнаад би лайв төмөө олондоо түгээхээр шүглүүлэхээр ерөөсөө хүний нүд гардаггүй. Ирэл ихэд 300-400 хүн шеэрлдэг. Лайв хийхээр сүүлийн үед миний фэйсбુક найзууд миний хоороод байд харж гажих намайг цагргүй дэмжсэн. Миний энэ би Монгол улсад захин мөрөдөд одоо нэг дарсан зогсоох хууль батлуулахын төлөө 300 хоног чармааш тэмцэж ажилласан. Зүтгэсэн. Энэ бүгдээс ахуулаад намайг дэмжиж ирсэн дүү маань ахаа та одоо мессеж бичлэг болгооч гэдэг надад бичиж байгаа. Би тэр мессеж бичлэг болгодог юм би хаагаагүй. Цаанаасаа миний мессеж явахгүй, цаанаасаа зарим миний фэйсбુક найзуудад ерөөсөө лайв явахгүй байна. Би нэг өдөр цаг өнжөөгөө лайв төмөөлөндө түгэж байгаа. Түггүй нэрээс л үнэхээр муухай дээлхүү байгаа шүү үнийг нэрээ. Яг би хэлээд би хамгийн гол нь миний ганц онцлог нь бууж өгдөггүй хүн байгаа юм л да. Миний ганц гол давуу тал нь бууж өгдөггүй, хизээч нэгсдэггүй, хизээч үнэн мөний төлөө тултлаа явцдаг нэг л дээ. Би нэрээ олон зуун мянган дагагчтай энэ гөлгнүүдийг харахаар би дургуун өрөөд ахыг яг үнэн гэж нэрээ. Айгүй муухай хаваа хийжсэн, айгүй заваан тэгээд нэг ваахан одоо суглаа моглаа инээ тэрэгээл янз янз юм шагаал тийм тэгээд рекорд үзгээл хин нэг моолгараад нэрийг онцолж тараад олон хүмүүсээр хэдэн талаас нь идүүлээл ингээл байж байгаа штэ нийгэм. Энэ Монгол улс цорол арим гэдэг юмас салах гагцхгүй огтоосоо Монгол улс сайжрахгүй амьдрал нь яг үнэн шүү. Хизээ сайжрахгүй. Хизээч үнний дуу хоолой гэдэг юм бат бог байж чадахгүй. Та нар ингэ намайг харал та. Би яг өөрөөрөө би та нарт жишээ болж харуулж штэ. Өнөөдөр 30 гаруй мянган дагагчтай пэйж хаягнаас төмөө олондоо лайв хийгээ миний 30 мянган дагагчтай пэйж хаягтай намайг дагсан залуусын хаягийн дээр одоо миний энэ лайв явахгүй байгаа штэ. Ойлгомжтой. Явал бүгд харна штэ. Дагдаг юм чинь нөгөө энэ гандамрах юу ярьж байна. Энэ хүн бас нэг нийтийн гашин төлөө яваад идэв шүү. Дандаа хүний мэлдгэн шүү гэд ингээд хүмүүс чинь араараасаа дагаад үзэн штэ. Одоо ингээд 4-5 хүн үдтэл ингээд гоцоогоо байж дээш нь гарахгүй намайг. За захын дүүсээ ерөндөө зөвхөн эрэг уултай энэ улсын их хурлын гишүүдийг одоо хуулзан дотоодгийн яам, хуулзан байнгын ороо, ерөнхий сайд бүгдийн нэг цагаан уриалах цаг болцсон шүү монголчуудаа. Одоо нэрийн гимтэрэг энэ аллах бол гэрээс хэтэрчлээ штэ. Байж гал гэр одоо бүр сүлдээ гэр орноор нь гал голомтоор хүүс тэмтэж байгаа гимтэрэг гарч байгаа. Тэр одоо сэтгүүлчид та нар хин нэгнийг хардуулах гад хин нэгнийг гутаанд оруулахаараа гүйж ирээд хилийг сугуулах гэдэг юм дээр шараадын мэдрэж ажиллаж байна. Хил мэдээдийн байгууллага. Энэ гажлагдаг өмнө яаж таанд хэвчээсэн? Эрүүгийн дасалт нь байсан юм уу? Ямар дасалт хэвчээсэн? Энэ бүгдийг тодорхой болгооч. За захын дүүсээ сайхан амарцгаарэ. Нэрэл оруулсан байгаа. Уул нэг хэвлэлийн баг орол хиймээр байгаа байхгүй. Хил мэдээллийн байгууллагын надтай холбогдоорой гэдэг би одоо албан ёсоор зарлж байгаа шүү. Би хил мэдээллийн байгууллага хэвлэлийн баг орол хийж ярихдаа би нийгмийн болохгүй бүтэхгүй байгаа асуудлыг шүүмжтэй хандаж явд шүүлүүлдэг иргэнийхээ хувьд Монгол улсад эренгүй хуулийнхаа нэмэлт заалтыг бол гарцаагүй өөрчлөх ёстой байна гэдгийг би яриад байгаа байхгүй ойлгож байна уу? Одоо шараадын сэтгцийн ажилтай одоо өвчтөе хүн гэхээр хүн алаад төлөөд яваад болдгийм үү? Тэрний ялын таарсан санкцнаас 2 жилээс 2.6 жил гэж яриад ахыг хууль мэддэг хүмүүс энэ юу гэсэн үг вэ? Яг эрүүл хүмүүс шиг ял өгдөг шиг тийм үү? Ялыг өгдөг байх хэрэгтэй. Тэр шарааданд татах хэрэгтэй юм алуурч. Гажил онтолгооч. За манайха сайхан амарцгаараа маргааш олцгоо манайха. Цаг хөлж гандамрах нэрэл оруулж байна. Лайв явахгүй байгаа шүү ойлгоорой манайха.